дээр үе цагаансараар эдэн шивснийхээ ажил юу нөгөө цагаатлаг ч гэдэг юм уу одоо бид нөгөө уупаар ингийн шир тавцсаад байгаа шүү дээ. Тэрнээс өөр юу тавьдаг байсан юм бэ? Ер нь яагаад заавал тийм улам боо тийм мах гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Тий. Хизэнээс ингэж улам ноёдуудын уул нь манжи үед гарч ирсэн. Гарч ирсэн байхгүй тэрээс. Нэр наадам хийгээд ширээгээ сүртэй болохоор байсан. Одоо бол одоо хотынхын ямар мэлтаач цагаан тэгж хууч тавих шаардлагатай. Хуучин байдгүй л одоо сүүлийн жилээр тавилаа. Хотынхын заавал тэгж бодож аваа. Тийм. Яг гурван гаруй гомцэрүүлээ гэж хэлдэг. Жохон багц юм. Нэг хэн нэгнийх нь хэлснээр уламжлал юм гэсэн. Энийгээч мэдэхгүй ээж манай уламжлал гэж ярьж байгаа нь тун тоогүй. Өвн цагаан сарыг ингэж хараад байсан сонирхож судлаа. Яг энэ өвд болдог цагаан сарыг хизээнээс үүсгэдэг юм болоо. Хятадууд энэ Азийн орнууд ялангуяа хятадын юм байна. Тэр нь хятадын яг энэ сарны баярыг гээд хайгаад үзсэн чинь 3-4 мянган жилийн өмнөх түүхтэй гин. Тэгээд энэ ч одоо манай баяр гээд хятадууд үздэг байна. Бидний одоо монголчуудын цагаан сарыг тэгвэл бид нар одоо хэний баярыг тэмдэглээд байна гэж сонирхоод тэгээд үзсэн монголчууд болохоор одоо яг юу яадаг өдөр шин тэнцдэг намрын 9 сарын 22-нд одоо тэр цагаан исчмээ гэд тэтгэдэг байсан гэж тийм байдлаар тэмдэглэдэг байсан байна гэж тэгж ойлгосон. Тэгээд тухайн үед нөө хураасан цагаан идэгээ хэрэгэлдэг. Одоо тэрнийхээ одоо баярыг тэмдэглээд тэр одоо цавраасан цагаан идэгээс өөрсдөө одоо жинхэнэ шимс шүүсийг нь хүртэж нэгэндээ одоо сайн үг хэлцдэг байсан юм байна гэж ойлгосон. Тэгээд ястаа жинхэнэ одоо манжин үеэс гэж яриад байгаа 1600-аад оны үеэс бидний үзэл бодлыг өөрчлөөл ингээл уул өдөөд ингээд тэмдэглэдэг болсон. Энэ одоо ямар нөхцөл үүсэж байна вэ гэхээр нэгдүгээрс бол одоо энэ Монголын өнөөгийн нөхцөлд иргэдэд нэлээд тийм санхүүгийн дарамт болдог. Янз бүрийн хэлбэрээр бэлгэсэлт бэлдэж байгаа юм. Нэг намар ингээ хэрвээ тэмдэглэх юм бол бид нар нэг цагаан идэг тэмдэгтэй шаардлагагүй болно шүү дээ. Хоёрдугаарт тэр идэ шүүс гэдэг тэр уур зөвчүүн ингээ тавиад энэ бид нар ч одоо ингээ малынхан баярыг хийж идэ малаа гаргаж идэх гэж байна. Тэр ингээл бодлоо сонин санагдаад идэг. Айл болгоо ингэж тавиал тийм ээ. Энэ бол малын барахж байгаа юм шиг. Нэг одоо малын буян барж байгаа юм шиг нэг тийм зүгээр санаа төрдөг шүү гэж. Тэгэхээр энийг өөртөө яаж тэмдэглэдэг байсан. Мөн одоо ингээ бэлгэсэлт гэдэг зүйлийг сүүлийн үед айл болгон хүн болгонд өгдөг болсон. Энэ бэлгэсэлттэй холбоотойгоор одоо юу болж ийн вэ гэхээр бид нар бол үйлдвэрлэгч орн биш гэдгийг сая одоо хүртэл тийм сайн үйлдвэрлэж чадахгүй байгаа. Тэгмэд энэний хүчинд бол урд хятад орны бол орондоо хамаг зоос мөнгө гаргаад тэрний орон тэндээс одоо чанар муутай барааг ихвчлэн авчирч хэрэглээд нэгсэндээ хятадыг баяжуулаад өөрсдөө бол тухайн үеийн арга заасан ам тагласан одоо тийм ээ хүний гарыг одоо алгыг дээш нь харуулсан л гээд тэрийг л одоо энэ жилдээ буянтай сайхан байлаа. Тэгэл нэг ядруухан дараагийн жилийг үдчихэж байгаа юм да. Тийм. Сая гарan өрх гэхээр сая гарan мал
тавьж ийн гэсэн үг байхгүй юу? Тийм. Сая гарan өрх байгаа шүү дээ. 3 сая гарan хүн дотор ч юм. Энэ ийм юм. Нэг талаар цагаан сарыг бас болиулах бодлогын арга хэмжээ шүү дээ. Санхүүгийн дарамт гэдэг. Нөгөө талаар та нар бол дорны ард түмэн. Ганцхан хятад аж төрдгийн биш. Өөр зөндөө дорны тоололтой ард түмнүүд бий, улсууд бий. Хөрс залгаа улсчил хятад гэж яваа. Харин тэрнээс цаашаа хэд хэдэн улсууд байдаг үлээ. Дорны сарны тооллын ард иргэд гэхэд. Хэдэн улс байдаг вэ? Дорн дахны ард түмэн. Солонгос, Вьетнам, Камбож, Индик. Тийм байна. Нэлээд олон улс байна. Энэ нь тогтсон хуваартай сарны хөдөлгөөнийг ажиж хянсан тийм тоолол байж л таараа. Та нар өөрсдөө бас дорны ард түмнүүд. Тэгэхээр энэ баяр нь бас ямар нэгэн байдлаар хөөргсөн, хэлбэрдүүлсэн байдлаар ашиг олдог хүмүүс байна, тийм үү? Гэхдээ дорны ард түмнүүд учраас тэр баярыг тэмдэглэж болно. Тэмдэглэсээр байх хэрэгтэй. Харин хит их зарлагаар биш. Гэр бүлийн хэмжээнд. За яриад байгаа тэр жинхэнэ цагаан сарыг 9 сарда хийж яага болохгүй гэж. Одоо тэр уламжлал нөө Солонгост байгаад байгаа байхгүй. Солонгост ургацын баяр гээд яг 9 сарын 15-нд дандаа хийгээд байгаа байхгүй. Яг манад ч одоо цагаан сар нэр 9 сард байсан бол яг л тэр үеэр болохоор. Тэрийг тийх нь байш үү дээ. Эртний 2000 гаруй жилийн түүхтэй хүн улсын баяр гэдэл цохоогоо тэмдэглэхэд энэ бол туурах тусгаар байдлаа хадгалж байгаа гэдгийг шинж юм. Одоо төрийн сүлд хэмээх зүйл дээр чинь үргэлжид мөнх тэнгэрийн өнгө. Дээр нь гал нар сар байдаг шүү дээ. Хүн улсын өвөг дээдсүүд чинь үргэлж нарандаа сүсэлж сарандаа мөргөдөг байсан заншилтай. Тэгэхээр энийг өдөр шөнийн тэнцэх үеэр нь тийм баярын өдөр гэж яага болохгүй гэж. Хүн улсын тооллын цагаан сар гэдэг юм уу? Хүн улсын үеэс улбаалсан өдрүүд ч гэх юм уу? Нэг тэмдэглэлтнэр олоход л болно шүү дээ. Хэрвээ ингэж түүндээ үр ач холбогдол өгч чадах бол та нар туурах тусгаар байдлаа энэ жил болгон ярьдаг цагаан сарын асуудлаар хөндөд байхгүйгээр намартаа нэг хийх нь шүү дээ. Тэрийгэ гэхдээ заавал харийн бусад орнойхтой хоногийн тааруулахгүй байхтал болоо шүү дээ. Ингэхээр Монголын баяр хүн улсаас үүдэлтэй тийм баяр юм аа. Энэ бол 2000 гаруй 100 жилийн уламжлал юм гэхэд хэн үгүй гэх юм бэ? Хүн улсынх нь өвөг дээдсүүдийнх нь булш бунхан бүхэл юм олдож байна шүү дээ. Тийм байхад хэн ч үг үсгэж чадахгүй гэж мэд. Яагаад гэвэл өөр хойцсон бид учраас гэж. Тиймээс бид хизээ тэмдэглэх яах ихэ та нараар заалахгүй гэхэд тэд юу хэлж чадах юм? Чадахгүй. Тийм ээ. Тэр үеэрээ жинхэнэ баяр хөөрөө бас бид бол монголчууд юм аа. Бидний өвөг дээдс тэмдэглэдэг байсан юм аа гэдэг гүн утгыг ойлгуулахад л болно. За тэр бэлэгсэлд өгөх гэдэг бол зүгээр л бас л нэг санаа бодолтой хүмүүсийн заншил болгосон зүйл шүү дээ. Гарын цайлгаж хөндрүүлэхийн тулд тийм юм өг гэх мэт. Тэгвэл тэр өөрийн үндэсний доос мөнгөл бариад өгчөд болоо биш үү? Чанаргүй юмыг том хэмжээтэйгээр хуурамчмаар яах ч вүлээ.
Тэгэхээр тэрэнд орвол мөнгө зоосоо барьсан дээр үз. Тэглээч ямар тэндээс юм авах гэж мөнгө зоос авах цуглуулах гэж яваа биш дээ. Та нар бол татвар ураагчд биш шүү дээ. Та нар бол ах トゥ ураг сөднөө таньж мэдэх өвөг дээдс ахан дүүсээ ургийн холбоосоо таньж бэхжүүлэх арга барилыг л эрхэмлэх ёстой. Тиймээс л уулзалдах юм. Тэгэхээр үндэстний тэр зоосон мөнгө юу гэдгийг тэр юмнуудаас бариул таарах биш үү? Хүмүүс урайлаа л байгаа юм. Мөнгө өгөө, мөнгө битгий гадагшаа урсгаад тэгээд тэр наймаач ийм гоё юм бэ гэж ураад таад байгаа хэлсэн. Бас идэхгүй нүдэд байна. Тэгээ яаж ганцхан мөнгө бариад хүн нэрлэхгүй зан бас одоо эсвэл нөгөө нийтээр нэг заал түрээстэй бас хийдэг айлууд бас нэлээд болцсон байлаа. Бүгдээрээ нэг дор цуглараад өдөржин 4-5 цаг ч үгүй бүгдтэй уулзуулаад тарилцуулаад юм тардаг. Тэр бас зарим айлд нь бол зүгээр цөөхөн айлд бол боломжтой байл гэдэг. Цөөхөнтэй. Ер нь нэгнийхээ гэр орноор очоод тэднийх ийм гинлээ, тийм байнлээ гэж ярилцах нь явж ирүүл ухамсартай хүмүүсийн санаа биш. Ёс жимшиг, ёс биш жимшиг ийм зүйл байгаа нь тоогүй. Нэгнийхээ мууг үзэх гэж цугладаг юм болов. Энэ сүулдэ бүр талцал хэрүүлийн юм болоод хувирсан шүү дээ. Дарамт тулж байж болно. Гэхдээ яг цагаа тулахаар шудраг хүмүүсний ховор учраас маш их ямарж байгаа. Харин залжин хүмүүс нь цатгалаа хүмүүс нь их л харагдаад байгаа юм да. Хотлол ядуу арай хийж авдирж байгаа гэж байгаа боловч яг үнэндээ их л баян байна. Бүгд л төмөрүүлэхтэй. Бүгд л орд өргөөтэй. Бүгд л баяр наадмаа хийж тэмдэглэж чадхаар бэлтээ байна шүү дээ. Ийм ус байж амаараа болохоор бид ядуу гэж ярих нь бас буруу ах шиг. За. Хүн ухааны яриа ингээд дуусч байгаа шүү дээ. Оо, бас нэг асуулаа. Тэгэхээр манай төлөө дуулна. Чиш нэг чихэндээ хэлж нэг юм асуух гэдээсэн баха. Би тэрнээс гадна тэр 3 насны мөчтөг, 13 насны мөчтөг, 33 насны мөчтөг гэдэг юм яриад байдаг. Нэр тэрийг дээр үсээ тийм ёс байсан юм уу? Сүлсүүд гарсан бас болсон шиг. 7 насны шинжээ юу? Манай олоос тэр ёснуудыг чи алин хэрэгжүүлж байгаагүй юм байна. Тэгж гэмээл засал юмаа гэдэг нэрээр яг юунч нөлөөлж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Үнэхээр хүнийг зурхаа удирддаг юм болов уу? Үгүй. Хүнийг өнөөдрийн чийл удирддаг. Тэгэхээр бас л та нар тийм ийм гэдэг өөрсдөө мэдэрч судлаагүй жижигхэн нэгний үгээр тийм засал ийм юм хийлгэн гэж байгаа бол бас хэцүү юм. Бас л нэг хин нэгнийг орлоготой болох гэж хичээж байгаа үйлдэл юм болов уу? Яг нарийн ярилцвал та нарын оюун санааны ихэнх зүйл амьдралын хөвшилтэй чинь хослоод
хизээнэ угаагдсан байгаа. Өөр дадал болцсон гэдэл бод. Энийг мянгандаа хэлээд хэн ч ойлгохгүй. Тэгэхээр яах вэ? Тийм юм хийхгүй нь та нар ирэх болж байгаа. Тэрнээс тэр зурхаагч нь зурж өгсөн хүний ирэхээр битгий яв гэсэн үг. Одоо өөр засал юм хийлгээг бол осол аварт их ордог хүмүүс нь тийм байсан ч гинөө. Тиймээс заслаа хийлгээр энтер гэдэг нь юу юм бэ? Сэтгэлд нь нөгөө Хоёр чихийн огтлоод хэлийн огтлмоор хүмүүс шүү дээ. Яаж ичихгүй тэгж хэлж залдаж чадаж байна. Эцэн дээр нь тоглолт шүү дээ. олон нийтийн сүлжээр хэдэн сарын өмнө хэлээл байгаа юм чинь. Мянган худлаа үеийг 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг. Бүр хэдэн сарын өмнөөс телевизээр нөгөө юу гарч ингээл ярьцдаг тийм засал гээл тээ. Тэг хүмүүсийн сэтгэл санаа нь нөлөөлөд. Тийм жилдээ хүмүүс тийм заслаа хийлгэрээ. Хүмүүс ч өөрсдөө тэгэл бас яцсан байна л да. Өөрсдөө дадал явчихсан тэгээд. Заавал ингээл бусдыг дагаад олон нийтийн дагаад сэтгэл санаа нь хослоод авдаг. Тийм ойлголтыг авцсан. Хичнээн одоо хийхгүй бай гэж батлын орж одоо яг тэр шин олон удаа сонсоод ахаар үнээрээ юм шиг санагдаад байдаг байхгүй. Эхлээд энэ чинь худлаа штэ. Энэ ерөөс хамаахгүй хүн өөрөө өөртөө бурхан гэж бодож байгаа. Тэгмүүд маш олон удаа ингээл яриад ахарч үгүй эн чинь нэрээ бас тэгдэг ч юм уу, тийм ч юм болов ингээ хүн эргэлздэг байхгүй. Тэгж автуулж авахгүй хүмүүсээ. Тийм учраас л та нарын уул усан дээр чинь гарч та нар нутагтайгаа холбоотой хүмүүс. Тэр уулан дээр чинь гарч чагаад холбоос чинь дасдах юу ч хийдэг юм билээ мэдэхгүй шүү дээ. Тэр чинээгээр л та нар сүр сүлдээ алдна. Монгол язгуурын юмн дээр харь газрын гуйлгчин цагаач юмнууд ирчгээд харийн үгээр шашныхаа ном юм уншиж ийн гэж бодоод үз. Та нарт явж ойлгохтой юм хийхгүй нь лав. Тийм. Та нарыг чинь уул овон дээрч гаргадаггүй гэвч. Эмэгтэйчүүд гарахгүй. Цаашид эмэгтэйчүүд гардаггүй уулан дээр та нарыг цөмийг чинь гаргана. Та нарын алтан сав юмд чинь асуудал биш юм. Газар их гэдэг бол бүсгүй хүнээс яах вэ? Хаад баатарч гардаг юм шүү дээ. Тэрнээс ир хүнээс гардаггүй юм. Та нарыг газрын хийчин уул усны ивэлээс холдуулж гэмэн та нараас боол шиг хүүхдүүд гарна. Ойлгосноо? Тийм болохоор гардггүй гэдэг уул болгон дээр гарна. Янз бүр болох юм бол гэлэлээ. толгойг нь огтлохгүй юу яадгийг. Тэр манжийн дарлалын үс ч одоо дуусаа байлгүй дээ. Дуусч байгаа. Дуусгамаа. Тийм бол яагаад газрыг хийхээ эсвэл олноос айгаад сүрдээд байдаг юм уу? Нутгийн нөгөө одоо нутгийн ах дүүс ч гэсэн за тийшээ эмгэгтэй хүн зүгэлж болохгүй шүү. Тийшээ тийм дошгон хайрхан. Ёстой болохгүй шүү гэд ингээр чинь за болохгүй юм байна гэж бодсон. Та нарыг яах алчих юм уу? Их орон газар нутагтаа тийм тайлтай гэж юу? Тийм байсан л үдүүд ингэж уул уурхаада өөрсдөө зөөвөрлөд явна гэж юу? Дэми юмн дээр нэг л их хайрлж хоригддаг хүмүүс болж гин. Өдөө нутгийн ард иргэдийн амьдрал ер нь тийм шүү дээ. Аав ээж нь хэдэн хонь малаа хариулна, хүүхдүүд нь уурхайд нь ажилчныг хийн.
Тийм л байдаг шүү дээ. Нэг л нэг айл гэрт нь очсон нэг эрх хэрэгүүлсэн бурхан тахисан хүмүүс. Гэтэл өөр хүүхдүүд нэг уул усаа тонн дээрэмдэх харийн боолыг хийгээл явж л байдаг хүмүүс шүү дээ. Энэ мэтийн зүйлийн асуудал бол хамгийн хурц асуудал юм. Гэхдээ өнөн үгэнд монголчууд дургүй, харин магтаал дуртай. Гэхдээ яг жинхэнэ нь ховор имсгэл байгаа юм да. Илэгтэй байсан бол сонсохоор ол нэг болоо байлгүй. Өөрчлөгдөхөөрөө нэг л боллоо шүү дээ. Илэг нь хайрч юм билүү? Одоо сүүлд эргэлздэг болсон. Тэгвэл энэ жинхэнэ Монгол газар нутагт харийн цагаачтаар дүүрсэн ч юм билүү гэдэг эргэлзээ бидэнд бий. Хэдэн мянган жил газар нутгийг ухалгүй төр тусаа хидж байгуулсан хичнээн ч мөхсөн ч харийн даралд орсон ч хизээч ухаж ингэж явж байгаагүй. Тэгэхээр энд нэг цуснд нь асуудал байгаа бол бид эрслэн шийдэхгүй бол болохгүй л гэсэн үг. Хэнийг ч хайрлахгүйгээр гүйцэтгүүл их сайн гэсэн үг юм. Гэтэл нөгөө талд яг энийг анж хүлээж байгаа харийнх нь байна. Өгд бид бол одоогоор шалаанд орцоход л байж байна да. Алах уу эсвэл харийнхны олзуулах уу? Эсвэл өөрийн өрсөлдөнд дураараа дөргиж байгуу гэдэг. Ингээл олон эргэцэн дундал гацж байна. Сүүлдээ дошгоч ч нэг хүртэл буухаа болсныг анзаарч байна уу? Анзаарч. Тэр чинээгээр холбоосоо тастаад байна шүү дээ.